амиа оролтоос урьдчилан сэргийлэх гэдэг сэдвэр бол та сэтгэлээ тавилаа шүү дээ тий. Тэгэхээр сүүлийн үед одоо судалгаагаар бол харахад монголчууд одоо Азийн оронд амиа оролтоор хоёрт орж байна гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү? Ер нь таны одоо илтгэлийн гол өгөх мессеж нь юу байв? За манай улсад бол амиа оролтын нөхцөл байдал бол нэлээд одоо тулгамдж буй асуудлуудын нэг болоод байгаа. За өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо судалгаагаар улс орнуудад хийгдсэн одоо амиа оролтын дундаж түвшинтэй ингээ харьцуулахад за манай улс бол 2 дахин өндөр одоо амиа оролтоор нас орж байгаа үзэгдэл байна. За номхон талаа баруун эргийн бүсүүдтэйгээ харьцуулахад бол Солонгос улсын дараа 2-т одоо явж байна. За энэ амиа оролтын одоо яг энэ бүтцийг одоо нас орсон байдлыг одоо авч үзэхэд за ер нь бол 15-аас 34 насны залуу насны хүмүүс за мөн одоо түүгэрч зогсохгүй одоо эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүд 6 дахин их амиа орлож нас орж байгаа үзэгдэл байна. Тэгэхээр бид нэр энэ дээр юуг анхаармаар байгаа юм бэ гэхээр амиа оролтоос урьдчилан сэргийлэхийн тулд хүн амаа яах ёстой вэ? Бид одоо энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажлуудыг хийж мэдээллийн тогтолцоогоо сайжруулж за энэний одоо шалтгаан нөхцөл эрсдэл хүчин зүйлүүдийг тогтоож урьдчилан сэргийлэх юм бол бид нар энэ амиа оролтыг одоо бууруулах одоо боломж биднэрт бүрдэж байгаа юм. Тэгэхээр энэ чиглэлээр бид нар өнөөдөр бол хүний хөгжил байнгын орон дээр энэ одоо төлөвлөгөөний төслөө бол танилцуулж байна. Тэгээ гишүүдийн саналыг